сайн байцгаана уу? Орой минь түргий. Орой минь түргий. За ямар ч юм явандаас гайгүй хийгээ сурна гэж бодлоо. Тэгээ нэг цав цай гаргаараа бичлэг хийгээл байна да. Тэгээд таалагдж байгаа бол лайк дараад коммент үтэгээрээ. Тэгээд ер нь үзэж байгаа бол тэгээ үлдээжүүлэх зүгээр байх шүү. Тайл болгож чадгаараа бас явандаа сайжрах байх гэж бодож байна. Өнөөдөр болохоор 3 дахь үлгэр байгаа. 3 дахь үлгэр нь болохоор 2 яван гэдэг үлгэр байна. Тэгээд энэ 2 сард үлгэрүүд ер нь гоё идчихтэй. Тэгээд надад л таалагдж байгаа. Та нар таалагдж байгаа үгүй сайн мэдэхгүй байна. За эхлэе 2 яван. Ах тоо 2 яван байжээ. Нэг нь ядуу нөгөөг нь баян гин. Баян яваны гэрд элдв зүйлийн эд баялаг элбэгдэлбэг гин. Агуулга нь савн нарай арвай будагаар дүүрэн гин. Нугуун дээгөр үхэр мал нь бэлжин. Нуур голын цагаар хонь нуурхан налайн гин. Халуун зууханд нь хөвсгөр талах бөмбөйн гин. Харин яван их нэртэйгээ ойлгохнаа гин. Баян яванд том багур хөхд байхгүй гинэ. Ядуу яванд намгийн мэлгээ мааждаг муураас өөр юмдан байхгүй гин. Харин 7 хүүхэдтэй 7 хүүхэд нь булан шигдэн суугаад будаатай хоолныг нь ядуу яваны гэрт атга чимэг гурилж байхгүй. Арвай будааны үүрнийг ширгэж байхгүй гин. Арга барсан ядуу яван баян ах руу явжээ. Ах минь сайн байна уу? Ядуу яваа сайн байна уу? Ягаад гэртээ дуудахгүй байна вэ? Ямар хэрэгээр ирв гэж ахнаас судлаа. Ах минь жаахан гурил зээлдүүлээж дараа нь би ажил хийж төлж өгнө гэж гин. Ах нь за тэг гадар гурил дав харин дараа нь шууд гурил өгөөрэй гэж гин. Ах минь юу гэсэн үг вэ? Гадар гурил өгчгөөд шуудаг авна гэж юу арай их биш үү гэдэл их гээд байгаа бол эндээс зайл өөр газар очиж өрцөөл тавь гэв. Гаргаа барсан яван гашуудан уйлав. Тэгээд гадар гурлыг аваад гэрийн зүг явжээ. Тэгсэн дөнгөжүүдэн дээрээ ирээд байтал салхи тэгдэн гадар дотор байсан гурлыг нь юуч гүйлдэлгүй үлэн хийсгэв. Гадарт нь юу ч үлдсэнгүй гэв. Энэ гэдэг гадар гэж юу юм болоо те. Миний бодлоор л их жоохон гурил юм шиг байна шүү. Ядуу яваа хурлан. Зүггүй салхичи. Олон хүүхдээ минь гомдоож үлэн хоосон үлдээлээ. Хойд зүгийн төрсгүй салхи чамайг би олж дэггүйцнийг чинь хариуг заавал төлөвлөндөө. Ингээд ядуу яван салхины араас яв салхи замаар орвол яван замаар доорндагав. Салхи ойруу чиглэв яван ч араас нь тавхив. Нэгэн асар том зарс модны хонгол руу салхи орчов. Яван ч бас дагаад л орлоо. Салхи яваныг үзээд хэрэг зэрэг юунд вэ гэж асуув. Би зүлэн хідэн хүүхдтэй атга гурил авч ирсэн чинь чи нисэн гэрээд хэсэж хэлээ. Одоо би яаж гэртээ гаргасан арих вэ гэв. Хэмний төлөө буугын гар энэ шидэд бүтээлгийг ав. Хүссэн бүхэн чи энэ бүтээлэг дээр бий болно гэж салхи хэлв. Иван ч баярлан салхин доор гихч мэхийн талархаад гэрлүүгээ гүйжээ. Гэртээ ирээд шидэд бүтээлгээ ширээн дээр дэлгээд. Шидэд бүтээлэг минь шишидээ үзүүлээж ууж идэх юмар унтаалан дайлаач гэв. Энэ үгийг дөнгөж хэлтэл бүтээлэг дээр хайрсан боо хөөсөн талах байцаатай шил гагаан өөх гэдэл өнгөнгийн амттан өргөдөн бий болов гинэ.
гурил өрөөдөө байгаа. Одоохон үгүй. Шидэд бүтээлэг минь шууд гурил өгөөш гэтэл ядуу Иваныг ингэж хэлмэгц. Ширээн дээр шууд гурил бий болов. Баян Иван гурлаа аваад юу ч хэлгүй гарч уджээ. Орой болгон үед Баян Иван дүүгинтэй гүн ирж газар дээр ганц дүүмэн туслаач. Иргэн баян зочид энэ тэндээс хүрээ идэрлээ. Манай гэтэл халуун галгүй бүлээн талахгүй яадаг лээ. Нэг хоёр цаг шидэд бүтээлгээ өгөөч гэж гин ядуу Иван шидэд бүтээлгээ өгчээ. Баян Иван иргэн зочидтой олжгаад элэсэг дотноор үдчихээд ядуу дүүдээ шидэд бүтээлгнийхэн оронд нь ивэжилгэн гэхдээ ингийн нэгэн бүтээлэг аваачиж өгчээ. Ядуу Иван хүүхдүүдтэйгээ оройн хоол идгээр суугаад бүтээлгээ дэлгэн шидэд бүтээлэг минь шидээ үзүүлээч. Унд холоор удлан тайлааш гэж гин цагаан бүтээлэг зайран зэмзээж. Ямар ч хоолунд өгсөнгүй гэв. Ядуу Иваахын гүн очин асаав. Та миний бүтээлийг яасан бэ гэтэл ах нь хэмэдвэ хിവэрэл байгаа. Ямрыг авсан тиймийг л буцааж өгсөн гэж гин ядуу Иван гэртээ уйлан гаслан буцаж ирлээ. Нэг өдөр хоёр өдөр өнгөрлөө. Хүүхдүүд нь нийтэд хэмдэгэн уйлна. Иваны гэрт гадах чимэг гурилж үгүй. Араа будааны үрнийг ширхэгч үгүй. Байж гин арга барсан Иван Баян ахих руу очжээ. Ах минь сайн байна уу гэсэн. Сайн байна уу? Гэтэл ядуу Иван сайн уу? Яагаад гэртээ тогтохгүй байна? Ямар хэрэг ирв гэж гин. Хүүхдүүд минь идэж уух юм нэхэд уйлаад байна. Ах минь та жаахан гурил эсвэл будаа талах өгөөш гэтэл чамд өгөх гурил будаа талах аль нь алгаа зойрон торгон дээр жижиг тавагтай жимсний цутан байгаа. Тэрийг аваад яв гин. Ядуу Иван тавагтай цут аваад гэрийн зүг явжээ. Нар хуурцаарэн тавагтай цусангийн айлуулсаар цутан тавгнаас айлан газараас гарчээ. Иван уурлан айлгүй нар чиний тоглоо миний хүүхдүүдэд шоглоон боллоо. Нар чамаа би олждаг гүцний чайрог заавал дүрлэлэндэ гэж ингээд Иван нарны хэрэлд гарчээ. Ядуу Иван яваад л байж өмнөд нь улаанаар уулзаад л байж зөвхөн оройдоо нар уулын загвар орлоо гин. Иван нарыг дэндээс олжээ. Нар Иваныг үзээд асуув хэрэг зориг юу вэ гэж жижиг балжир хүүхдүүдтэй жимсний цут авч явсан чинь чи хурцаараа гутгаж айлуулаад асаачихлаа. Одоо би гэртээ яаж гар хоосон буцах вэ гэж гин. Нар зүгээр би чамаа гомдоосон. Би чамаа баярлуулна. Өөрийнхөө зүргээс нэг ямаа өгнө. Бүндгэр борго зоогоор дэжигээрээ бөөн алдсааж аваарай. Иван баярлан наранд доор гихж бүхийн талархаад ямаага тун гэртээ иржээ. Тэгээд бүндгэр борго зоогоор дэжээчгээд бөөн алдсааж авах болжээ. Ядуу Иван ингэж өрөөгдөдтэй өлсгөлгүй сайхан амьдрах болов гэм ямааныхан тугай Баян Иван сонсоод дүүгийнтэй гүн иржээ. Сайн байна уу дүү минь? Баян Иван сайн байна уу та? Газар дээр ганц төмөн туслаач ганцхан цаг ямаага надад өгөөч. Өршөөрөө дарах гэсэн өгөх мөнгө байдаггүй гэж гин. Ядуу Иван зааваа харин уурч болохгүй шүү гэж гин. Баян Иван алдсааж аваад ямааг нугаад үдэж иргэнийг адилхан ямаан туун авчиж өгчээ. Дүү минь гэлаалаа чи надад маш их тус боллоо гэж гин. Ядуу Иван нөгөө ямааг нь борго загороо дүжигээ заасан чи сүү гарч гин. Сүү гараад л алт байдгүй гин. Ядуу Иванхын гүнгэж улаах нь хэмэдвэ хിവэрэл байгаа. Ямрыг нь авсан тиймийг л буцааж өгсөн гэв. Ядуу Иван уйлсаар гэртээ буцав. Өглөөрөө ээлжилсээр өдрөө хоног өнгөрсөөр хүүхдүүд нь идэг юм уйлнэгнэ. Харин хагиргүйдэн өвлөж болов. Харин Иваны татах чимээ гурилж үгүй. Арвай будааны өрнө ширхэг
заавал төлөвлөнтэй гэв. Тэгээд ядуу яван жаврын ирэлт яв. Аглах хүнийгээр жавар дахив араас нь Иван давав. Айн гүн рүү орж og талдахгүй мөрдөө. Жавар хөнгөртөө Монгорын дагуур ороод өвтгээд Иванч дагаад орлоо. Жавар гайхан хэрэг зэрэг юунд вэ гэж асуув. Дүмбэнтэй шүл аваад явж байтал түүний минь чи үлдөөж өглөө. Одоо би гэртээ гаргаас яаж арга вэ? Шидэт бүтээлэг алтан сүд ямааг минь ах минь хураад авчихсан чи минь шүлөө үлдөөж өглөө. Оо юртөө инүү энэ тус дуудыг ав хоёлаа уунаас гар гэхээр л хоёр хүн гараад ирнэ. Хоёлаа утандаа ор гэхээр л эргээд л орчихно гэж гин. Иван дор гэж бүгийн талархаад гэрлүүгээ явжээ. Гэртээ ирээд удаа гаргав. Хоёлаа уднаас гар гэжээ. Энэ үгийг хэлмэн уднаас хоёр норсон бороогоо үсрэн гарч ирээд Иваныг нүдэн. Баян хүнд бүү идэг, баян ахта бүү идэг, бодолтой ухаантай бай гэдэл байх юм. Ява харагийн хоёлоо удандаа ор гэж амжиж шашгарав. Хоёр бороогоо удандаа орон чимээгүй боллоо. Орой болмогс баяах нь гүнгэрж хаагур яваад юу олж ирв гэж гин жаврын дожоод ирлээ. Тус дуудыг бэлэглэж байна. Хоёлоо уднаас гар гэхээр л уднаас хоёр хүн гарч ирээд юуснэ чи хийж өгнө гэж ядуу Иван хэлв. Өөрхий ганц түмэн дээр уднаад нэг өдөр өгөөж байшингийн минь дээвэр нурж хэмгэрсэн засаж залах болдохгүй байна. Баян яваах минь аваа гэж хэлж гин баян яваа тус дуудыг гэртээ авчираад үүдээ дотроос нь төгжиж аваад хоёлаа уднаас гар гэж хэлжээ. Тэгтэл уднаас хоёр нарсан бороо үсрэн гарч ирж баян Иваныг балбан нүдэж гин. Баян Иван чи ядууны буугамдоо буугуур ядуу Иваны шидэт бүтээлэг алтан сүд ямааг одоохон аваач үгүй гэдэл цусаадаггүй балбаж гин. Баян Ива ядуу дүүрүүгээ гүгээд хоёр бороогооч бас араас нөгөө нүд нь дүүмэн авраач амнасыг минь өршөөгөөч шидэт бүтээлэг алтан сүд ямааг ч одоохон өгье гэв. Хоёул удандаа гэж дүү Иван ашиглаа. Хоёр бороогоо удандаа орон нуугдав. Үхгээ шахсан баян Иван ядуу дүүтэй шидэт бүтээлэг алтан сүд ямааг нь авчирч өгчээ. Ядуу Иван тэр цагаас хойш өр хүүхдүүдийнхээ хамтыг ийг амар сууж эсмэнд жаргажээ. Долоон хүүхэд нь долоон буландаа суугаад тустай амтлаг будаагаа хэдэн өнгөтэй халбгаар тавтай тухтай иддэг гинлээ. За энэ бол сонсон та бүгд баярлалаа. Тэгээд дараагийн үлгэр нь болохоор гэрэлт